2024 оны 11-р сарын сүүл. Одоогоос 1 жил хагасын өмнө Москвагийн ойролцоох суурьнд хяналтын камерын бичлэг дээр 17 цаг 17 минут 17 секундэд нэг охин хяналтын камерт зогсож байгаа нь харагддаг. Түүнийг Ксения Елових гэдэг. Тэр энэ газраас 60 км-ийн зайтай амьдардаг. Ксения коллежид суралцдаг оюутан байсан учраас гэрийнхэн түүнийг хичээлдээ яваад эргэж ирнэ л гэж бодож байсан юм. Гэхдээ тэр эргэж хизээж гэртээ очиж чадаагүй. Хожим мөрдөгчөд шалтгааныг тайлбарлахыг оролдсон ч эцэг эх нь цагдаа нарын хувилбарт итгээгүй. Хайртай охиндоо юу тохиолдсон тухай ар гэрийнхэн нь өөрсдөө мөрдөн шалгаж эхэлжээ. Тэд өөрсдийнхөөрөө огтур аимшигтэй хувилбарыг олсон юм. Энэ бол Ксения. Энэ үе түүний алга болохоос ердөө сарын өмнө. Тэр 18 нас хүрсэн цаашид том хүн болж насанд хүрч ирээдүйн дүүрэн гэрэлтэй нас. Ксюша график дизайны чиглэлээр коллежид сурдаг. Бусад үе тэнгийнхнийхээ адил найз нөхөдтэй мөн найз залуутай. Одоо бүгдээрээ Ксениагийн алга болсон 2024 оны 11-р сарын 25-ны өдөр лөө буцацгаая. Энэ өдөр ингээл нэг өдөр байсан. Охины аав ээж нь ажилдаа явж Ксения хичээлдээ явсан. Тэр үдээс өмнө гэрээсээ гарсан нь бичигдсэн байдаг. Ээж нь түүнд өнөөдөр хүйтэн байна, дулаан хувцаснуу гэж бичгэд Ксения бүгд зүгээрээ ээжээ би дулаан хувцастай байгаа гэж хариулсан гэдэг. Үүнээс хойш орой болтол ээж нь түүнтэй холбогдоогүй. Учир нь охиноо сургууль дээрээ байгаа л гэж бодсон. Ксения ихэвчлэн оройн 7 цаг 10 минутын орчимд гэртээ ирдэг байж гэхдээ тэр өдөр ирээгүй. 7 цаг 15 минут гэхэд ээж нь ирж байгаа юм болов уу гэж бодоод залгасан. Ксения үргэлж цагтаа ирдэг байсан. Хоцорвол заавал хэлдэг хүүхэд. Харин энэ удаа утсаач авсангүй. Ээж нь түүний найзууд руу залгахад коллеж дээрэж ирээгүй байсан нь тодорхой болсон. 18 настай оюутан охин сургуульд очоогүй, утсаа авахгүй. Найзууд нь ч бас хаана байгааг нь мэдэхгүй байна гэхээр найз залуу Даниэлтэй хамт байгаа юм болов гэсэн таамаг Ксениагийн аавд нь бодогдсон. Ингээд Даниэл рүү бичгээд тэр үгүй бид өнөөдөр уулзах байсан ч уулзаагүй гэж хариулжээ. Хаана байгааг нь мэдэхгүй болсон учраас хүлээж суухыг бодсонгүй тэр даруй тэд хамтдаа цагдаа руу явсан. Даниэл эрэхтээ сандарсан ч тайван харагдахыг хичээж байв. Тэр санаа бүзов бид түүнийг олно гэж хэлдэг. Тэд бүх хөлбөрийг ярилцаж бүр Ксюша хотын гаднах амралтын байшин руугаа явсан байж магадгүй гэж хүртэл бодсон. Учир нь Даниэлийн төрсөн өдөр саяхан болсон. Тэд уулзах ёстой байсан. Ксения түнд бүр бэлэгч бэлдсэн байсан гэдэг. Гэхдээ бодит байдал өөр чиглэл рүү эргэж эхэлсэн. Цагдаагийнхан бичлэг шалгахад Ксения галт тэргээр Москвагийн ойролцоох Королёв хот руу явсан мэт харагдсан. Тэр хот нь нийслэлээс 20-30 км-ийн зайтай, тиймээс ирлийг тийш нь төвлөрүүлсэн. Гэр бүлийнхэн өөрсдөө бичлэгийг дахин үзэхэд нэг зүйл анзаарэгджээ. Ксения галт тэргэнд суусан нь үнэн ч буухта үүргэвчтэй байсан, тиймээс дараа нь түүнийг өөр чиглэл рүү явсан байж магадгүй гэж бодогдсон. Охиныг автобус руу явсан байх магадлал гарч ирсэн. Дараа нь бүр тодорхой баримт гарч ирж Оросын нийтийн тээврийн Стрелка гэдэг картын мэдээллээр Ксения Москвагийн ойролцоох Пушкина гэдэг хот руу автобусанд суусан нь тогтоогдсон. Удалгүй автобусны камер дээр түүний дүрс олдсон. Тэр Пушкина хотод хүрээд тэндээсээ дахин галт тэргэнд сууж Москвагаас нэлээд зайтай Сергеев Посад гэдэг хот руу явсан нь тогтоогдсон. Илүү алслагдсан хүн багтай бүс рүү явж эхэлсэн нь тодорхой болжээ. Энэ бүхэн гэр бүлийг нь бүрч их төөрөгдүүлсэн. Учир нь тэр хотын ойролцоо тэдний амралтын байшин байдаг байж. Тэгээд тэд яагаад тэр ийм хүүтэнд 11-р сарын сүүлээр тийшээ явсан болоо гэж гайхсан. Дараа нь амралтын байшин байрлах хотгоны захиргаанаас камерын бичлэг иржээ. Тэнд Ксения харагдсан юм. Тэр орой 17 цагийн үед тэнд байсан нь тогтоогдсон. Хамгийн аимшигтай нь түүний гар утасны байршлын мэдээллээр Ксюша амралтын байшин орчмоос ердөө хэдхэн километрийн зайтай Галькова гэдэг жижиг тосгонд шөнийн 3 цагийн үед байсан байж болзошгүй нь гарч ирсэн. Гэрийнхэн ч яаралтай тийшээ хөдөлсөн. Тэд бүх байшингаар явж хаалга тогшиж гэрэлтэй айлуудаар орж асуусан. Гэхдээ хинч тодорхой зүйл мэдэхгүй л байсан юм.
Энэ газар нь аглаг ой ихтэй маш цөөн хүн амьдардаг бүс. Эрлийн багийнхан арга гэрийнхэн сайн дурынхан бүгд оролцож Кисюшаг хайсаар л байсан. Тэд бараг унтагч завгүй, идэгч завгүй хайж байлаа. Гэхдээ Кисиня олдоогүй. Эцэг эх нь түүнийг хулгаалсан байх магадлалтай гэсэн нэг дүгнэлтэнд хүрчээ. Ингээд эрэл амралтын байшингуудын бүс болон ойролцоох тосгодод төвлөрсөн. Бүр алга болсон хүмүүсийг хайдгаараа алдартай Лиза Альерт сайн дурын баг хүртэл энэ хэрэгт оролцож эхэлсэн. Өдрийн 12 цагт тэд бүгд Галькова болон Зведочка гэдэг амралтын байшингуудтай бүсэд ирцгээсэн. Манайхаар бол лагерийн бүсэл гэсэн үг. Цаашид лагерт гэд хэлээд явъя. Юуны өмнө тэд Звездочка лагерийн бүсийг нэг бүрчлэн шалгаж эхэлжээ. Талбайг нь бүхэлдэн санаж ойр орчмын ой модоор хүртэл нэг бүрчлэн явж хайсан. Мөн Галькова тосгонд цагдаа нартай хамтран ажиллаж тухайн бүсийн камерын бичлэгүүдийг давхар шалгаж байсан юм. Цагдаагийнхан та нар энэ хідэн өдөр унтаж чадвуу гэхэд охины аав хэлэхдээ үгүй би ч эхнэр маань унтаагүй. Би лав огт унтаж чадаагүй. Зүгээр л компьютер утасны ард сууж хайж хүмүүс рүү залгаж байсан гэж хариулсан. Үнэхээр л хайртай үр хүүхэд чинь алга болцоход байхад яаж унтах вэ дээ? Бүхий л боломжууд сайн муу талууд толгойд эргэлдэж бараг өөрийн ухаанаач алдаж эхлэх байх. Удалгүй тэд лагерийн бүсэд ирэхэд Ивантевкагийн цагдаагаас нэг мессеж иржээ. Кисюша олдлоо гэж. Гэхдээ тэр аль хэдийн амиа алдсан байсан. Түүнийг лагерийн бүсэд талбайн цаана ойруу орох хэсгээс олсон. Гэрээхэн ч ойролцоо байсан учраас шууд очиж амждаг. Аав нь тэр мөчийг ингэж дурсан ирсэн. Эхнэр бид хоёр машинтаа ирсэн байсан. Бараг шууд л очсон. Тэр замаар гараад ойруу ороход хідэн залуус зогсож байсан. Би очиод юу болсон бэ гэж асуухад тэд хэсэг чимээгүй зогсоод охин өөрөө гэж хэлсэн. Хайгуулч охиныг амиа хорлсон байдалтай олжээ. Гэр бүлийнхэн хэдхэн минутын дотор бүгд тэнд цугларсан. Гэхдээ тэр мөчөд хүмүүс яг юу болсныг бүрэн ухаараагүй. Ксениагийн аав Валери харин цагдаа нарын энэ бол амиа хорлолт гэсэн үгийг сонсоод итгэж чадахгүй байсан. Тэр бүх зүйлийг баримтжуулахын тулд зураг авч эхэлсэн гэдэг. Учир нь түүний харсан зүйл өөр зүйл ярьж байв. Түүний биеийн байрлал ерөөсөө ч өөрөө хийсэн юм шиг харагдаагүй. Хүлэн газар бүрэн хүрээгүй, бараг хуруун дээрээ тогтож байгаа юм шиг. Хэрвээ үнэхээр ийм зүйл болсон бол бие сулраад өсхийн газар хүрэх ёстой, гар нь доош унжих ёстой гэж бодсон. Гэтэл тийм биш байжээ. Тэд дараа нь ослын болсон газар руу дахин очсон. Тэнд очиод бүр гайхшиг зүйлсийг анзаарсан. Мод нь маш хуурай хэврэгхэн байсан юм. Хэрвээ хүн өөрөө амиа хорлож үсэрсэн бол энэ мөчөр зүгээр л хугарах байсан гэж аав нь ярьдаг. Гэхдээ хамгийн хачирхалтай нь бараг 1 жилийн дараач тэр ос зангилаа нь модон дээрээ хിവэрэ байсан. Энэ бол гол нотлох баримт. Гэтэл яагаад хинч аваагүй юм бол? Мөрдөгчдийн хувьд бол бүх зүйл ойлгомжтой байв. Тэдний дүгнэлт Ксения өөрөө үүнийг хийсэн. Гэхдээ гэр бүлийнхэн нь итгээгүй. Өөр бас нэг хачирхалтай зүйл нь охины оролт байсан. Оролт нь бараг хамар хүртэл татсан байдалтай. Хар ухаанаар бол хүн ийм зүйл хийхдээ эхлээд оролтоо аваад дараа нь ос зөөх бах. Тэгээд дараа нь нүрээ дахиад ингэж оролтоор халахлна гэдэг логикгүй санагдсан. Аав нь охиныхоо нүүрэнд хүрэхэд нэг л хачирхалтай зүйл мэдэрсэн. Охин нүрээ будсан мэт байсан гэдэг. Гэтэл Ксения тийм бодолд огт хэрэглэдэггүй байж. Мөн уруулан цохигдсон, хилээ хатсан шинжтэй байсан. Гэхдээ мөрдөгч 11-р сарын 29-нд ямар ч гэмтэл байхгүй зөвхөн хүзүүн дээрх мөрөл байна гэж хэлсэн байдаг. Хугарал өөр гэмтлийн талаар юу ч дурдаагүй. Охин өнгөрснөөс сарын дараа 1-р сарын үед тэд нэг маш чухал мэдээллийг мэдсэн. Ксениагийн эрүү хугарсан байсан нь тогтоогджээ. Тэр үед л эцэг эхийнхэн толгойд нэг л хүчтэй бодол орж ирсэн. Магадгүй Ксениаг нас барахаас өмнө хэн нэгэн зодсон байж магадгүй. Дараа нь түүнийг тэр ойн бүсэд авчирч бүхнийг осооло мэт харагдуулах гэж зохион байгуулсан байх. Үүний дараа тэд өөрсдийн мөрдөн шалгалтаа эхлүүлсэн. Тэгээд Кисюшагийн амиа алдсан газрын ойр орчны тухай судлахад нэг зүйл тодорхой болж. Тэр бүс нутаг ер нь гэмт хэрэг хууль бус бодистой холбоотой асуудалтай газар байсан.
Гэхдээ хамгийн том асуулт нь хിവэрэ үлдсэн нь Ксения үүнтэй ямар холбоотой байсан бэ? Учир нь охин тамхи татдаггүй, арх уудаггүй, хар тамхи хууль бус зүйлтэй огт холбоогүй байсан. Тэгээд тэд тэр өдрийн үйл явдлыг алхам бүрээр нь сэргээн харж эхэлсэн. Ксения тэр орой Даниэлтэй уулзах ёстой байсан. Гэхдээ түүний хийснээр тэр уцаа авахгүй байсан гэдэг. Маргааш нь охин алга болсны дараа л эцэг эх нь түүний сошиал сүлжээ рүү нэвтрэх боломжтой болсон. Тэд охиныхоо аккаунтыг шалгацуураа мөн найз нөхдөнд бас Даниэлийн талаар мэдээлэл хайж эхэлсэн. Тэгтэл нэгэн төгшүүртэй яриа гарч ирдэг. Танай охины найз залуу маш аюултай хүн байж магадгүй. Гэмт хэрэгтэй холбоотой байж ч мэднэ. Түүнд олон SIM карт байдаг. Янз бүрийн сэжигтэй хүмүүсийн талаар ярьдаг гэж найзууд нь хэлсэн. Бүр зарим хүмүүс та нар тэр хүнтэй сайн ярилцах хэрэгтэй. Тэр юу болсныг мэдэж байхаа гэж зөвлөдөг. Удалгүй тэд охиныхоо найз залуу Даниэлаас утасны ярианы хуулбар гаргаж өгөхийг хүссэн. Дараа нь илүү сонин зүйлс гарч ирсэн нь Даниэл Ксениатай байнга холбоотой байдаг ч өөр дугаараар залгадаг байж. Нэг дугаараас блок хиймэгцээ өөр дугаараас холбогддог. Хэд хэдэн SIM карт ашигладаг байсан. Даниэл Калимикаас гаралтай 2003 онд төрсэн охиноос 2 гар насаар ах 21 настай. Москва хотод түрээсийн байранд амьдардаг, усны компанид ажилладаг гэдэг. Эцэг эхээс нь асуухад Ксения түүний тухай их ярьдаг байсан гэж хариулсан. Тэр түүнийг маш сайн хүн гэж боддог, бүр бараг төгс хүн шиг хардаг байсан гэдэг. Тэр байнга түүний тухай хамгаалж ярьдаг. Тэр хэцүү амьдралтай, ганцаархнаа түүнд хэцүү гэж хүртэл хэлдэг байж. Тэр түүнийг үргэлж хамгаалдаг, мөн зөвтгдөг байсан. Тэр сайн хүн, зүгээр л амьдрал нь хэцүү гэж. Ер нь охид анхны хайр эсвэл анх эр хүнтэй үерхэхдээ бүрэн сохроод залууга бүх зүйлээс хамгаалж түүндээ бүхнээ зориулдаг юм шиг санагддаг. Ксения бүр Даниэлтай ирээдүйн тухай мөрөөддөг байж. 18 хүрээд гэрэл нь хамт амьдран хүүхэдтэй болно гэж. Бүр Даниэл түүнд гэрлэх санал хүртэл тавьсан байсан гэсэн мэдээлэлч байгаа. Дараа нь бүр сонин зүйл гарч ирсэн нь Ксения нэг удаа жирэмсэн байж магадгүй гэж Даниэлд бичиж байсан байна. Гэхдээ Даниэл илүү сайн хамгаалалт хэрэгтэй гэх маягийн хариу өгсөн байдаг. Түүний Даниэлийг гих хайр үнэхээр гүнгэнзгий байсан. Түүний мессежүүдээс харахад Ксения түүнийг маш их хайрлаж, байнга халамжилж байсан нь илт. Төрсөн өдрийн минь хайрт минь би чамдаа маш их хайртай. Бид энэ амьдралыг хамт өнгөрөөнө гэж найдаж байна. Бие сайн бодоорой. Эрүүл мэнд хамгийн чухал шүү. Чамаагаа санаж байна гэсэн мессежүүд. Тэр Даниэлд зориулж бэлэг хүртэл бэлдсэн байдаг. Үнэртэй бугуйч. Түүний дуртай үнэртэй усны үнэрийг үргэлж хамт байлгах гэсэн утгатай бэлэг бэлдсэн байж. Гэхдээ тэр залуудаа өгч чадаагүй амь алдсан. Эцэг эх нь энэ бэлгийг охины оршуулгын үеэр Даниэлд өгсөн байна. Тэр оршуулгын үеэр бэлгийг гартаа атгаад уйлсан ч удалгүй тэр зүгээр л алга болсон гэж эцэг эх нь ярьдаг. Гэхдээ хамгийн том асуулт үлдсэн. Яагаад Даниэл Ксениаг лагерийн байшингийн газар руу явсан байж магадгүй гэж анх ярьсан юм бол? Тэр 60 км хол замыг яагаад тийм зузаан биш хувцастайгаар туулсан бэ? Мөн хамгийн сүүлд Звездочкагийн хаалганы дэргэд яг хэнийг хүлээгээд зогсож байсан бэ? 11-р сарын 24-нд Даниэлийн төрсөн өдөр байж. Энэ бол охины амиа алдахын өмнөх өдөр. Ксения түүнд мессеж бичихтэй түүндээ маш их хайртай гэдгээ хэлж, бэлэг нь бэлэн болсон, бүх зүйл сайхан болно гэж бичжээ. Гэхдээ дараагийн өдөр нь тэр коллеж руугаа явах ёстой байсан ч үнэндээ бол яваагүй. Харин өмнө нь байсан лагерийн буюу Сергеев Посад руу явсан. Замдаа тэр банкнаас мөнгө авсан байсан. Тодорхой тэгш дүнгээр 3600 рубль буюу тухайн үеийн ханшаар 140 мянга орчим төгрөг. Түүний дансанд нийт 5600 рубль байсан. Өөрөөр хэлбэл тэр бүх мөнгөө биш, зөвхөн хэрэгтэй гэж бодсон хэмжээгээ авсан байна. Дараа нь илүү сонин зүйл гарсан нь түүний үүргэвчэнд power bank, цэнэглэгчүүд, ном, түүний дуртай чихмэл 1.5 литрийн ус байсан. Ингээд харахад тэр бараг л хол аялалд бэлдэж байгаа мэт явж байсан нь анзаарагдана. Эцэг эхийнх нь хэлснээр бол тэр өмнө нь сургуультай явахдаа 1.5 литрийн жижиг ус авч явдаг байсан хүн. Гэтэл энэ удаа бүр 1.5 литр ус авсан байсан нь хачирхалтай гэж тэд үздэг.
Тэдний бодлоор бол түүнийг хэн нэгэн зориуд тэр газар руу дуудсан тэр хүн Ксениагийн бага насны хамгийн туртай газрыг мэддэг байсан байх магадлалтай. Тэр үед бас нэг дурсамж гарч ирсэн. 10 дугаар сарын сүүлээр Ксения ээжтэй ингэж хэлж байсан гэдэг. Шинэ жилээр Звездочка дээр байшин түрээслвэл ямар вэ гэж. Ээж нь гайхаад тэнд юу хийх юм бэ? Тэнд баг хүн байдаггүй шүү дээ гэж хэлж байсан. Харин одоо эргээд бодоход тэр яриа хүртэл холбоотой мэд санагдаж ихэлсэн гэдэг. Тэр үед Ксения ойролцоогоор 5,000 рубль гаргасан байсан. Бүх мөнгөө гаргасан ч тэрийгэ биедээ авч явсан хിവэр байсан гэж эцэг эх нь хэлдэг. Тэгээд хамгийн том асуулт гарсан. Яагаад тэр мөнгөө авсан бол? Эцэг эх нь хамгалагтаа 1 хоногийн байшин түрээслэх гэж байсан байх, магадгүй Даниэлтэй уулзах гэж байсан байж магадгүй гэж бодсон. Ксения ойролцоогоор оройн 16 цаг 50 минутын үед лагерийн бүсэд хурж ирсэн. Камерын бичлэгээс харахад тэр шууд орж ирээд өнгөрөөгүй, харин анх удаа хаалганы орчимд гарч ирснээс дараа нь харагдах хүртлээр бараг 40 минут орчим болсон. Тэр энэ хугацаанд ойр орчмоор тойрж алхаж, эргэн тойрноо ажиглаж байгаа нь бичлэгдэр тод харагдана. Яг л хэн нэгнийг хүлээж байгаа юм шиг. Харин эргэн тойронд нь хинч харагдахгүй. Хамгийн сонин нь энэ хугацаанд тэр хаашаа явж байгаа, хинтээ уулзах гэж байгаа талаар эцэг эхтэй огт хэлээгүй. Тиймээс эцэг эх нь одоо ч гэсэн тэр зөвхөн Даниэлийн төлөө л ийм зүйл хийх байсан, зөвхөн түүний төлөө л нууцалж ийм эрсдэлтэй алхам хийсэн байж магадгүй гэж үздэг. Учир нь Ксения ерөнхийдөө гэртээ байдаг, тайван, хаашаач явах дургүй, эрсдлээс зайлс хийдэг хүн байсан. Тиймээс тэр зөвхөн хайртай хүнийхээ төлөө л ийм алхам хийх байсан гэж үзсэн. Камерын бичлэгийг харахад дараагийн автобус 16 цаг 15 минутанд ирэх ёстой байсан. Ксения тухайн үед явгнаар хашааны дагуу алхаж гол хаалгаар шууд орлгүй, харин хашааны арт талын жижиг замаар тойрж орох боломжтой хэсгээр явсан нь харагдана. Тэндээс бол арт талаараа 5-10 минут алхахад л шууд хотхны дотор тал руу нэвтрэх боломжтой байдаг. Тэр эхлээд нэг чиглэл рүү хэсэг явснаа буцаад эргэдэг. Дараа нь өөр замаар орж эцэст нь шууд хотгоны дотор хэсэг рүү нэвтэрч ордог. Эцэг эхийнх нь хэлснээр хэн нэгэн түүнд энэ хашааны арт талын замаар орж болно гэж урьдчилан хэлсэн байж магадгүй гэж бодсон. Тэгээд тэр 40 минут орчим алга болдог. Эцэг эх нь тэр 40 минут юу хийсэн бэ? Би ойлгохгүй байна гэж гайхацгаасан. Тэдний таамгаар тэр хэн нэгэнтэй уулзсан, эсвэл хэн нэгэнтэй ярилцсан байж магадгүй. Дараа нь тэр 16 цаг 50 минутын орчимд дахин гарч ирээд хүлээгээд зогсож байгаа нь харагддаг. Яг хэн нэгнийг хүлээж байгаа юм шиг. Хэн нэгэн гарч ирнэ гэж хүлээсэн боловч хинч ирдэггүй. Тэгээд тэр өөр чиглэл рүү явсан. Камерын дараагийн хэсэгт тэр 17 цаг 17 минутын орчимд дахин харагдаад дараа нь автобусны зогсоол руу явж байгаа нь харагдана. Гэхдээ талбай руу биш, шууд зогсоол руу. Эцэг эхийн хэлснээр тэд талбайгаар явбал шууд ой руу ордог, харин тэр тийшээ биш, автобусны чиглэл рүү явсан гин. Тэр автобус 17 цаг 40 минутанд ирэх ёстой байсан. Гэхдээ 8 минут хоцроод 17 цаг 48 минутанд иржээ. Тэр үед нэг машин яг автобусны эсрэг талаас ирж гинэд эргэж буцсан нь камер дээр бичигдсэн. Тэр машин яг Ксения зогсож байсан газарт байсан гэж автобуснаас буусан хүмүүс ч анзаарсан байдаг. Эцэг эхийнхэн таамгаар тэр машинд суусан байх магадлалтай. Гэхдээ хаашаа явсан нь тодорхойгүй. Тэгээд хамгийн сүүлчийн асуулт үлдсэн нь яагаад түүнийг авч явсан юм бол, хэрвээ үнэхээр аваад явсан бол яагаад түүнийг алсан юм бол гэдэг. Энэ бол Ксениагийн аав ээжийн өнөө хүртэл мэдмээр байгаа хамгийн том асуулт. Энэ бүхэн ямар нэг хориотой бодистой холбоотой байхаа гэсэн таамаг байдаг. Тэр ямар нэг зүйл мэддэг байсан юм уу, эсвэл найзынхаа талаар, магадгүй тэр юу хийдэг байсан талаар мэдсэн байж болох юм. Ксения хяналтын камерт 3 удаа л харсан байдаг. Тэр хинлүүч залгаагүй, гэхдээ ямар нэг шалтгаанаар цаг агаарын мэдээ шалгасан байсан нь сонин. Звездочкад түүнийг хинч хараагүй. Гэхдээ орон нутгийнхан хаяа ойролцоо Закладчик гэж нэрлэдэг хүмүүсийг харсан гэж ярьдаг болсон байна. Энэ нь хориотой бодисыг нууцаар нууж үлдээдэг хүмүүс гэсэн үг. Мөрдөгчд харин Ксения өөрөө амиа хорсон, сэтгэл готрол хайрын асуудлаас болсон байхаа гэж үзсэн. Гэхдээ аав ээжийнх нь хувьд энэ нь утгагүй сонсогдсон юм.
Учир нь алга болохоос өмнөх өдөр хүртэл охин нь маш аз жаргалтай, тайван байсан гэж тэд хэлдэг. Кисушиа график дизайнер коллежид суралцдаг, түүндээ ч маш их дуртай. Бүр хичээлдээ маш сайн, зөвхөн онц дүнл авдаг. Өмнө нь тэр би зүгээр л зураг зурхыг хүсдэг гэж хэлдэг байсан бол одоо яг мөрөөдлийнхөө дагуу суралцаж байсан. Тэр бас хувцсны стилдээ их анхаарч эхэлсэн гэдэг. Өмнө нь спорт хэв маягаар хувцсалдаг байсан бол 2024 оны 100 намраас эхлээд би жинхэнэ эмэгтэйлэг гоё стилтэй болохыг хүсч байна гэж хэлж эхэлсэн гэдэг. Гэр бүлд нь бүх зүйл хэвийн, ив найрамдалтай байсан гэж тэд хэлдэг. Гэхдээ нэг л зүйл байсан нь түүний найз залуутай холбоотой асуудал. Ксения Даниэл хоёр Ксениаг 14-т, Даниэлийг 16 настай байхад сошиалаар танилцсан байна. Эхлээд зүгээр л чадалдаг байсан. Дараа нь тэр Калимикаас Москвад нууж ирээд тэд үерхэж эхэлжээ. Гэхдээ найз залуу нь гэр бүлтэй танилцахаас байнга зайлс хийдэг байсан гин. Охин нь гэртээ урьдаг байсан ч тэр дандаа л татгалздаг байж. Эцэг эхэхт нь танилцуулах гэсэн ч тэр ирдэггүй байсан нь сонирхолтой. Бүр зураг дээр хүртэл нүрээ нуусан байдаг. Магадгүй өөр харилцаатай байсан байж болох юм гэж хүртэл таамаг байдаг. Тэр Ксениад би чамд хайртай, бид заавал гэрлэнэ гэж хэлдэг байсан учраас охин түүндэнд бүрэн итгэчихсэн. Гэхдээ дараа нь асуудлууд гарч эхэлсэн. Найз нь хүртэл түүнийг өөрчлөгдөж байгаа гэж ярьдаг байсан. Найз залуу нь охиноос байнга мөнгө гуйдаг байж 300-500 рубль гэх мэт заримдаа буцааж өгдөг байсан ч ихэвчлэн мөнгө шилжүүлээтгэе гэж хэлдэг байж. Мөрдөгчд түүнийг шалгах гэж оролцсон ч тэр полиграфаас татгалзаж өвчтэй гэсэн бичиг өвчгсөн. Ийм учраас Ксениагийн аав нь өөрөө мөрдлөг эхлүүлж охин нь өөрөө амиа хорлоогүй гэдгийг нотлох олон баримт олсон гэж үздэг. Тухайлбал модонд авирах бараг боломжгүй байсан. Авирсан бол хувцс хунар нь бохирдох ёстой байсан гэх мэт тэр газарт хүний өөрөө авирч гарах боломж бараг байхгүй байсан гэж ярьдаг. Учир нь Ксениагийн хувцсны урд тал нь цэвэрхэн байсан. Джинс нь ч бас цэвэрхэн. Хэрвээ модонд авирсан бол заавал бохирдох ёстой. Учир нь мод өөрөө бохир, холтос, шороо, бут цөг гэд бүх зүйлд хүрнэ. Гэтэл энд бол хувцс нь огт бохирдоогүй, бүр урагдаагүй байсан. Харин модонд авирах гэж оролдох үед заавал хаа нэг газар нь холцруудах, урагдах, гусах, бутан чүргэх ёстой гэж аав нь дурсан. Джинс дээр бүр их хэрэгэлзээ төрүүлсэн зүйл байсан. Доод зах нь ихэвчлэн хамгийн түрүүнд бохир болдог хэсэг. Тэр өдөр хүйтэн цас шавартай байсан. Тэр автобус, галт тэрэг гэх мэтээр олон дамжиж явсан. Тим нөхцөлд Джейсний үзүүр нь бохирдох ёстой. Гэтэл энд харин бүр цэвэрхэн байсан гэж дурсан. Яг л хэн нэгэн авч ирээд тэнд зүгээр тавьчихсан юм шиг. Бүр засан дээр ч явсан мөр байхгүй. Цэвэрхэн хിവэрэ байсан. Тэгээд Джейсигийн шинжилгээнд өгснө үү гэж асуухад огт өвөөгүй гэж хариулсан байдаг. Мөн цагдаа нар олсыг ч авч яваагүй. Тэр олс одоо ч тэр модон дээрээ байгаа. Хэрвээ тэр олсон дээр ДНХ-гийн уул мөр байсан бол яах вэ? Гэхдээ тэдэнд зөвхөн нэг л хувилбар байсан нь охин өөрөө амиа хорлсон гэсэн таамаг. Тэгээд л юу ч шалгаж мөрдөхгүйгээр амиа хорлолт гэж дүгнээд өнгөрөөчихсөн. Тэгээд бас нэг хувилбар байсан нь охин доороос нь ол шидээд мөчөрт хүргэсэн байж магадгүй гэж. Гэхдээ тэр ч бас бараг боломжгүй гэж үздэг. Өндөрт хүртэл энд яригдсан. Аавынх нь өндөр 1.76 м, охины өндөр 1.63 м. Аав нь тэнд зогсож байгаад ч хүрэхэд хэцүү байсан тухай ярьдаг. Олсыг зангидсан байдалч бас сонин. Энэ нь өөрөө талигддаг, өөрөө чангардаг төрлийн зангилаа байж загасчад хэрэгэлдэг төрлийнх. Гэхдээ энэ бүгд дээр ямар ч шинжээчийн дүгнэлт хийгдээгүй. Бид энэ боломжтой юу боломжгүй юу гэдгийг тогтоох ёстой шүү дээ. Гэтэл тийм шинжилгээ огт хийгдээгүй гин. Гэр бүлийнх нь цагдаагийн байгууллагад ДНХ, цус бүх шинжилгээ хийхийг байнга хүсэлтэд илгээсээр байсан ч юу ч хийгдээгүй. Бүр эмнэлгийн дүгнэлтээр ч цусны бүлийг хүртэл бичээгүй. Гэрээхт нь 11-р сарын 29-ний өдөр мөрдөгч дээр очсон. Мөрдөгч харин олс байсан, тэгээд л ингэж хэлсэн гэдэг. Аав нь цагдаад бүх баримтаа үзүүлэхийг хүссэн ч цагдаагийн зүгээс огт харахыг ч хүсээгүй. Тэд бүр охины үүргэвчийг гаргаад "За аав, та нар энийгээ аваад яваарай. Тэр өөрөө амиа хорлсон" гэж хэлсэн. Цүнхэн дотроос нь бүх зүйлийг гаргаад харж байтал хутга эсвэл эртээ зүйл байгаагүй гэдэг.
Яагаад хутга хайсан гэхээр охины хүзүүнд уяатай олсоо 2 газар таслагдсан байж. Гэхдээ охинд хутга байхгүй, цагдаа харин өөргөвчөө аав гэж хэлээд л хаасан гэж аав нь гомдолтой ярилцлага өгсөн байдаг. Мөн ослын газар дээр очиход ямар ч хутга байгаагүй. Гэтэл дараа нь жижиг хуванцар хутга гинэд гарч ирсэн гэж хэлсэн. Гэхдээ тэр нь тийм зузаан олс таслах боломжгүй. Мөрдөн байцаагч сэтгэл гутрал хайр сэтгэлийн асуудлаас болсон гэдэг хувилбартаа дахин л хэлсээр байсан гэдэг. Гэхдээ эцэг их нь үүнд итгэлгүй. Учир нь Ксения тэр залуугийн өөр харилцааны талаар юу ч мэдээгүй байсан тухай дурсан. Тэр өдөр хүртэл тэдний харилцсан чатуудыг харахад сайн уу хайраа, би чамдаа хайртай, би чамд маш их хайртай шүү гэж бичсэн байсан. Тэгэхээр сэтгэл гутрал хайрын асуудал гэдэг үг таарахгүй. Мөн тийм амжилттай хичээлдээ сайн, галтай цогтой охин зүгээр л амьдрал гинэд бууж өгнө гэдэг утгагүй. Гэр бүлийнхний дурсахтаа хэрэг явдал болсны дараа Даниэлтэй анх уулзахдаа охины найз залуу гэж бодоод бүр твэрч тайвшруулж байсан гэдэг. Гэтэл дараа нь бүх зүйл орвонгороо эргэсэн гэдэг. Яг үнэндээ тэр хүн найз залуу байсан эсгэнд хүртэл эргэлзээтэй болсон. Даниэл үе алга болдог байжээ. Харин түүнийг холбоогүй үед Ксения огт уурлалгүй, зэмэлдэггүй байсан. Харин чи зүгээр юу болсон бэ? Чи өвдөөгүй бидтэй хаана байгаа юм бэ гэж санаа зовсон мессежүүд л ээлгээдэг байж. Харин Даниэл хариуд нь би Украинтай холбоотой тусгай цэргийн ажиллагаанд явсан гэж хүртэл хэлдэг байж. Дараа нь өөрөө би дайны ажиллагаанд яваагүй. Зүгээр л гэрээгээр хаанагтай ажиллаж байсан юмаа гэх мэтэр олон хоног алга болсныгоо тайлбарладаг байж. Тэгээд нэг удаа бүр би Москвагаас явж байна. Калмик руу явна. Би Москвад амьдрахгүй гэж хэлсэн байдаг. Гэхдээ тэр үед ч гэсэн залуугийн ээжээс асуухад хүү маань над дээр ирээгүй гэж хэлдэг байсан байна. Тэр үед Ксения түүнтэй холбоо барьж чадахгүй тэр байнга л блоклуулдаг байсан. Яагаад вэ гэхээр Даниэл Москвагаас огт яваагүй тэр өөр эмэгтэйтэй хамт амьдарч байж. Ксениаг блоклоод өөр амьдралаа нууж байсан. Гэтэл охин үүнийг огт мэдээгүй. Хоёр талд худлаа хэлээд хоёр хүний хооронд явдаг байсан болж таарчээ. Ксения харин Даниэлийн утас эвдэрчихсэн шинэ телеграм хаяг нээсэн карта сольсон гэх мэт тайлбарт нь итгэдэг байж. Тэгээд бүр түүнд тусалдаг байсан. Мөнгө шилжүүлж асуудлыг нь шийддэг байсан. Ээжэнд хүртэл би нэг ч удаа түүнийг уурлаж байгааг хараагүй гэж хэлсэн. Ксения бүх зүйлийг ойлгодог, өрөвч сэтгэлтэй хүн байсан. Баг байгаасаа л бусдын өвдөлтийг хараад өөрөө хүртэл шаналдаг тийм л өр зөөлөн бусдын төлөө сэтгэлтэй охин байж. Даниэл дараа нь ярихдаа хэрвээ би түүнийг блоклохгүй бол тэр намайг мартахгүй байсан гэж хэлсэн байдаг. Хэрвээ тэр өөр хүнтэй байсан бол үннээ хэлээд Ксениагаас зүгээр л салах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ салж чадалгүй буцаад л эргэж очдог байсан. Тэгээд дахин мөнгө гуйдаг байж магадгүй Даниэл Ксениаг зүгээр л ашигладаг байсан байх. Ер нь хэд зөөлөн хүнийг ихэнх тохиолдолд хүмүүс ашиглах гэд байдаг талтай. Ксюша харин гинэн итгэмхий охин байж. Гэр бүлийнхнийхэн таамгаар Даниэл энэ аяллаа талаар мэдэж байсан юм шиг санагддаг гэдэг. Хэдийгээр тэр би мэдээгүй гэж ярьсан ч магадгүй тэр өөрөө түлхэж чиглүүлсэн байж болно. Тэр хоёрын чат дээр хүртэл хоёулаа хамт байшин түрээслээд амьдарья гэж бичсэн байдаг. Тэгэхээр охин тийшээ очсон нь ч түүнтэй холбоотой байж магадгүй. Магадгүй тэр ямар нэг даалгавар зүйл хийлгэхээр очсон байх. Тэр зүгээр л түүний хийснээр хөдөлдөг байсан байж болох юм. Гэхдээ Ксения тэнд очиод буруу нөхцөл байдалд орсон байж магадгүй. Яг хаалганы ойролцоо машин байсан. Тэгээд түүнийг хаашаа ч юм авч явсан байх магадлалтай. Гэр бүлийнхний хувилбараар бол Ксюша санамсаргүйгээр нэгэн гэмт хэргийн гэрч болсон байж магадгүй. Магадгүй хориотой зүйлс, мансууруулах байцтай холбоотой зүйлс харсан байж болох юм. Тэгээд түүнийг зүгээр орхих боломжгүй болсон. Тиймээс түүнийг машин суулгаад авч явсан гэж үздэг. Охины цуснаас ямар ч мансууруулах бодис илрээгүй. Тэр зүгээр л найз залуугийнхаа үгэнд ороод юм очоод аваад ир гэхтэн үгэнд нь орсон ч юм уу гинэн цангаасаа болж буруу хүмүүстэй орооцолцсон ч байх магадлалтай. Энэ бүхнийг нуухын тулд зориуд осол хайр дурлал шиг харагдуулсан байж магадгүй гэж үздэг. Аав Валерийн өөрөө газрыг олон сар судлаж өөрийн хувилбараа гаргасан. Түүний бодлоор охиныг эхлээд гинтээсэн, дараа нь цэвэрлсэн, хувцсыг нь хүртэл өөрчилсөн. Тэгээд модонд дүүжилсэн мэт харагдуулсан.
Охины цогцыг олсон газар дээрээс хөлийн мөр хүртэл олцсон байдаг. Тэдгээр нь эрэгтэй хүнийх гэж үзсэн. Мөн ойр хавьд тамхи татсан уул мөр 2 хайрцаг тамхины ирч олдсон. Түүний дүгнэлтээр бол энэ бүгдийг мэддэг, газраа сайн мэддэг, ойг сайн мэддэг хүн хийсэн байх магадлалтай. Хамгийн хачирхалтай зүйл нь дараа нь тэр газарт нэгэн загалмай тавигдсан ч хэн тавьсан тодорхой болоогүй. Заримдаа алга болдог, дараа нь дахин гарч ирдэг. Цагдаа нар энэ хэргийг амиа хорлолт гэж үзээд хаасан, харин гэр бүлийнхнийх нь хувьд охиноо зуурдын алдсан нь мөнхийн зовлон сэтгэлийн тамлал болж үлдсэн. Охины аав Валери ярихдаа би маш бага унтдаг болсон. Нүдээ анхаарал тэр дүр зураг харагддаг. Би түүнийг гараас нь барьж зогсож байгаа тэр мөч байнга нүдэнд харагддаг. Шүн бүр би тэр бүх үйл явдлыг толгой дотроо дахин эргэцүүлдэг. Юу болсон бол, яаж болсон бол, юу хийх ёстой байсан бэ гэж боддог гэсэн. Аав нь бүр ажилласаа гарчээ. Би одоо бараг л байгальд ойд амьдарч байгаа. Хот надад маш хүнд санагддаг болсон. Хүмүүсгүй газар байх үед л арай тайвширдаг. Заримдаа надад охин маань амьд юм шиг санагддаг. Тэр одоо ирнэ л гэж бодогддог. Гэхдээ дараа нь бодит байдал дээр байхгүй гэдгийг ойлгохоор маш хэцүү байдгаа гэж ярьсан. Харин ээжээс нь сэтгүүлж асуухад нэг жилийн дараа болсон байна. Арай дээрцсэн үү гэж асуухад би мэдэхгүй. Өвөл бол хамгийн хэцүү үе байсан. Хавар арай дээрцэн. Би янз бүрийн зүйлэл туршиж үзсэн. Ном уншиж, сэтгэл зүйн бүлгүүдэд оролцож, шашин зурхай, бүр тарот карт хүртэл татуулж үзсэн гэдэг. Би охиныхоо хаана байгааг ойлгох гэж бүх зүйлийг оролцсон. Дараа нь нэг өөр мэдрэмж төрсөн тухайгаа мөн хуваалцсан. Ээж нь ярихдаа би түүнийг зүүдэлж эхэлсэн. Тэр маш гэрэлтэй орчинд байсан. Инээмсэглээд л би та нартай хамт байна. Зүгээр дээ битгий уйл гэж хэлж байсан гэж ярьсан. Ингээд гэрийнхэн нь тэр одоо сайн байгаа, сэтгэл нь тайван газар байгаа гэж хүлээж авсан гэж ярьсан. Гэхдээ бодит амьдрал дээр Валери ажиллаа хийхээ болж бүр анхаарлаа энэ хэрэгт бүрэн төвлөрүүлсэн. Хэрвээ би зөв гэж бодсон зүйлээ хийхгүй бол өөр хүүхдүүдэд ч аюултай байж магадгүй. Би үүнийг зүгээр орхиж чадахгүй гэж аав нь ярьсан. Мөрдөн байцаалтын дараа телевизийн нэвтрүүлэг хүртэл гарсан, хэрэг олон нийтийн анхааралд орсон, улс төрч хүртэл оролцсон гэж ярьдаг. Энэ хэргийн тухай гэмт хэрэгтэй холбоотой ярилцлага нэвтрүүлэг хийдэг Оросын сувгууд ихээр судлаж гаргасан байдаг. Ердөө хэдхэн сарын өмнө хүртэл Оросын сувгууд сайтууд дээр энэ мэдээллүүд цацагдсаар л байсан. Гэхдээ цаг хугацааны явцад зарим зүйл зогсон байдалд орсон. Таны бодлоор Ксениад юу тохиолдсон гэж бодож байна? Бас энэ хэрэгээс бусад залуу охид залуучуудад сургамж болгож хэлмээр зүйл байвал сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Төгсгөлд нь бас нэг мэдээ дуулгахад миний хуучин хаяг хэвийн болсон, сувг маань хэвийн болсон учраас одоо илүү хичээнгүйлэн бичилгээ ойр оруулахыг хичээнэ. Гэхдээ шинээр нээсэн хаягаа зүгээр үлдээхийг хүсээгүй учраас дараагийн 1 сарын туршид шинэ хуучин 2 сувг дээрээ хоёулан дээр нь ээлжлээд өөр бичилгүүд тогтмол оруулах болохоор 2 сувгаа шалгаад шинэ бичилгүүдийг алгасахгүй үзхийг хүсэж байна. Дээдлийн мөд сувгаа дагаагүй байгаа бол дагаарай. Мөн энэ хүртэл цагаа гаргаж сонсож дуусгасан бол зүрх үлдээж мэдэгдээрэй.